Хэрхэн болон автоморил заяа гэдэг Microsoft-ийн ажилдаа өнөөдөр та бүхэндээ хэрхэн SharePoint ашиглах талаар анх шатны мэдлэгийг өгөхөд манай багийнхан бэлэн болсон байна. Үүнтэй холбоотой асуулт байвал заяа найдан доржтэй гэсэн social platform та бүхний үнэлэлтэд бөгөөд манай YouTube сургыг subscribe-аар хөгжлийг хэрэгцээтэй хүмүүст нь харанхуй тараагаараа ингээ хэдүүлээ амар гоорцгоё. SharePoint руу орохын тулд та бүхэн энэхүү линк руу ороорой. Линкийг comment болон description дээр үлдээчихвэл та бүхэн зөвхөн дарахад л хангалттай. Лиценз аваагүй байгаа бол та бүхэн үнийн хань шиг мэдхийг хүсэх юм бол See Plans and Pricing гэдэг хэсгээр дарна. Оронгууд хамгийн ихний сонголт сарын $5 төлөөд SharePoint OneDrive List 3-ыг ашиглах боломж танд байгаа. Хоёр дахь сонголт нь болохоор сарын $10 төлөх. Энэ дээр нэг зүйлийг сануулхад эдгээр сонголтууд маань Office 365-ийн аппликейшнуудыг бол оролцуулахгүй байгаа гэдгийг хэлмээр байна. Танай байгууллага Office 365 E3-ийн лицензтэй бол та өөрийнхөө ажлын имэйлийг пассворттойгоо хийгээл SharePoint-ыг ашиглаж болно. Харин SharePoint-ыг төлбөр төлөхгүйгээр эхлээд ашиглаж үзмээр байгаа бол та бүхэн энэхүү сайт руу ороорой. Мөн сайтаа comment болон description дээр үлдээчихвэл та бүхэн линк руу дараал орох боломжтой. Лицензээ авцсан орох имэйл пассвортаа та бүхэн мэдж байгаа бол sign in гэдэг дээр хамтдаа орцгоё. Яг одоо таны дэлгэцэн дээр Microsoft 365-ын сайт руу оронгууд хэрхэн харагдж байгаа гэдгийг та бүхэнд харуулж байна. Эндээсээс SharePoint руу та бүхэн орохыг хүсэх юм бол дээдлийн нөхөө App Launcher гэдэг хэсгээр дараад SharePoint руугаа оръё. SharePoint руу ороод заншил явсараа 100 гаруй талаас нь хэрхэн юу байгаа талаар навигашнуудыг та бүхэн танилцуулъя. 100 гаруй дээд талын хамгийн ихэнд мэдээж App Launcher та бүхэн SharePoint-аас гадна бусад Office 365 аппликейшнууд руу ормоор байвал таны дэлгэцэн дээр гарч ирнэ. Үүнээс доошоо Global Navigation гэдэг дээр та бүхэн дарангууд энэ чинээсээ хаашаа юу руу орох вэ гэдгийг та бүхэн сонгож болно. Хоёр дахь хэсэг нь My Sites. Энэ дээр тантай холбоотой болон таныг оруулсан сайтууд дэлгэцэн дээр гарч ирнэ. My News дээр таны дагдаг болон тантай холбоотой SharePoint дээрх мэдээллүүдийг танд гаргаж ирнэ. My Files гэдэг дээр дарангууд SharePoint дээр таны оруулсан файлууд орж ирнэ. Заавал Microsoft 365-тай гэлэлгүйгээр гадны 3 дахь аппликейшнтэй холбоотой файлууд ч гэсэн энэ дээр орж олно гэдгийг хэлмээр байна. 5 дахь хэсэгтэр My List. Энэхүү хэсэг маань илүү таны цагийг хэмнэхэд тусалж бусадтай хамтарч байхад хин юу хариуцсан бэ? Магадгүй танд даалгасан зүйл байна уу гэдгийг та бүхэн My List дээр харах боломжтой. Dotling Create гэдэг хэсгээр та бүхэн дарангууд ямар аппликейшн дээр юуг нэмэлтээр оруулах вэ гэдгийг та бүхэн энэ ундаас сонголтыг хийж болно. Зүүн гар талд navigation юм байгаа бол баруун гар талд хэдүүлээ явцгаая. Таны баруун гар талын хамгийн дээдлийн хэсэг дээр таны өөрийн аккаунт байна. Илүү их мэдээллийг авахыг хүсэх юм бол View account гэдэг дээр та бүхэн дараад танд ямар ирэх байдгүй гэдгийг харж болно. Хүсэх юм бол өөр аккаунт руу ормоор байвал sign in with a different account гэдэг дээр та бүхэн дарах нь. Help гэдэг хэсэг рүү та бүхэн дарангууд ямар асуудал вэ гэдгийгээ түлхүүр үгээрээ та бүхэн хайгаад олж мэдээлэл авч болно. Аль эсвэл Get Started гэдэг дээр дараад AI системээр танд яг юу тулгараад байгааг цаанаас нь ойлгож мэдээлэл өгөх. Дээрээсээ баруун талаас 3 дахь Settings гэдэг хэсгээр та бүхэн дарна. Энэ дээр хэрвээ та SharePoint дээр нэмэлт хуудас нэммээр байвал Add Page, нэмэлт application нэммээр байвал Add an App гэдэг хэсгийг дарна. Site Contents дээр юу байгаа гэдгийг харах нь байна. Site Settings буюу тухайн сайтн дээр ямар өөрчлөлтүүд хиймээр байна гэдгийг та бүхэн дээр дарж болно. Таны хийж байгаа сайтн дээр өөрчлөлтүүд ирэнгүүт имэйлээр танд notification ирдэг. Тэгэхээр тэрхүү notification-ийн талаар та бүхэн бас өөрчлөлтийг хиймээр байвал энэхүү хэсэг дээр орох нь. Харин голын хэсэг дээр та бүхэн хамгийн дээд талд SharePoint дээр ямар нэгэн мэдээллийг дэлгүүр үгээр нь хайх гэсэн хэсэг та бүхэн дээр энэ дэр гарч ирнэ. Search хэсгээр та бүхэн дарангууд таны ордог байсан сайтуудыг эхлээд танд гаргаж ирэхээс гадна файлнууд юу вэ гэдгийг харуулна. Мөн тантай хамтарч ажиллаж байгаа хүмүүсийн нэрс доор нь байна. Хэрхэн сайтыг бий болгох вэ? Ингийн тулд хэдүүлээ SharePoint-ийн зүүн гар дээд талаас Create Site гэдэг хэсгээр дарна. Create Site-аар дарангууд танд хоёр сонголтыг гаргаж ирнэ. Эхний хэсэг маань болохоор таны баг тоглоом бүтээгч баг байх юм бол тэрхүү тоглоомтой холбоотой бүхэл мэдээллийг тэрэн дээр байлгах. Хоёр дахь нь
communication site буюу энэ дээр заашгүй таны баг хамт олон байх шаардлагагүй бүхий л хүмүүс маань энэ дээр мэдээллийг авах боломжийг олгож болно. Тэгэлээ өнөөдөртөө team site гэдгийг үүсгэе. Сайтаа бий болох гээд оронгууд та сайтанда нэр өгөх шаардлагатай байгаа. Энэ дээр хэдүүлээ ZN-Tech хэрхэн гэд нэрээ өгье. Доотлын хэсэг privacy settings дээр хэрхэн яаж энэ зүйл байх вэ гэдэг дээр энэ маань зөвхөн манай байгууллагад ажилладаг хүмүүс зориулж байгаа private буюу зөвхөн энд орж зөвшөөрөл авсан хүмүүс маань орно. Хүсэх юм бол та public буюу бүгдэнд нь нээлттэй байх боломж байгаа. За тэгээд next гэдэг энэхүү товчлуур дээр дарна. Энэ дээр та бүхэн өөрсдийнхөө багтаа оруулах хүмүүсийнхаа нэрийг хайна. Багийн гишүүд юу хийж энэ дээр болох вэ гэхлээр тухайн сайтн дээр юмыг засаж болох нь. Гишүүний сонгоцсныхаа дараад нь finish гэдэг дээр та бүхэн дарна. Анхны SharePoint сайтаа үүсгэсэн та бүхэнд баяр хөөргий. Энэ маань бол үндсэн сайт наа. Үндсэн сайт дээр нэмэлт зүйлүүдэд та бүхэн нэмж олно. Хэрхэн яаж хуудас нэмдгийг хэдүүлээ харъя. Ингийн тулд та бүхэн Deadline New гэдгийг доош нь дараад page гэдэг хэсэгтэр дарна. Энэ хэсгээр хэдүүлээ харагдах байдлыг эхлээ хэдүүлээ хамтдаа сонгоё. Create as a private draft гэдэг маань болохоор туршилтын байдлаар зүйлүүдийг нэмж үзмээр байвал draft гэдэг дээр та бүхэн сонгоорой. За тэгээд create page гэдэг дээр дарна. Оронгууд аль хэзээний бүрдүүлсэн template дээр та мэдээллүүдийг оруулах боломжтой байна. Энэ дээр хэрвээ нэмэлтээр оруулмаар байвал add new section гэдэг хэсгээр хэвтүүлээ дарна. Энэ section дээрээ та бүхэн хэрвээ хүсэх юм бол за би ганцхан игнэ зүйл дээр зураг оруулмаар байна. Хоёр хэсэг болгож мэдээлэл оруулмаар байна гэдгийг энэ дундаасаа та бүхэн сонгож болно. Аль эсвэл зэний бэлэн байгаа template дундаас сонгоод зүгээр текст оруулахад бэлэн байлгана. Section дундаасаа эхний one column гэдэг хэдүүлээ сонгоё. One column-ыг өөрчлөмөр байвал edit section гэдэг дээр хэдүүлээ дарангууд баруун гар талд танд өөр байдлаар сонгох layout-д танд гарч ирэхээс гадна section-ы ард талд ямар өнгийг сонгомоор байна гэдгийг сонголтуудыг хийж бол collapse гэдэг нь дээшгээ оруулах гэдэг хэсгийг итгэжүүлж болно. Энэ дээрээ илүү хүмүүст accessible байлгахын тулд divide section гэдгийг харуулах юм бол хүмүүс маань энэ дээр энд нэмэлт мэдээлэл байгаа юм байна гэдэг товчлуур дээр дарж болох нь. Дараагийн хэсэг маань болохоор дэлгэцэн дээр харагдж байгаа нөхөө дээшээ цацсан гурвалжин icon-ыг зүүн талд байлгах уу, баруун гарт байлгах уу гэдгийг та бүхэн сонгоно. За ихэнхдээ ерөнхийдөө хүмүүс маань зүүн гарт талаас эхэлж уншдаг болохоор ихэнх ер нь icon-од зүүн гарт талд байрладаг. Энэ бүгдийг сонгоцохын дараад нь X-ээр дараад хэдүүлээ гаръя. Нэмэлт мэдээллийг оруулмаар байвал add a new web part гэдэг энэ хэсгээр нэмэлтээр тавхан дарангууд сонголтод гарч ирнэ. Эхний хэсэг маань text гэдэг зүгээр бичиг оруулах, за image маань зураг оруулах, quick link гэдэг ямар нэгэн сайтын мэдээллийг та бүхэн энэ дээр хүмүүст маш амархан байдлаар оруулмаар байвал энэ quick link-ийг оруулж болно. Энэ дээр quick link гэдгийг сонгоод за add link гэдэг дээр хэдүүлээ дараад from a link гэдэг хэсгээр дараад энэ дээрээ paste хийн. За энэ бүгдийг сонгочоод add гэдэг хэсгээр хэдүүлээ дарая. Энийг ямар байдлаар харуулах вэ гэдгийг хэдүүлээ сонгож болно. За custom image гэдэг дээр илүү сонирхолтой яг өөрсдийнхөө эмблемийг логог энэ дээр оруулмаар байна гэвэл change гэдэг дээр дараад оруулж болно. Аль эсвэл зүгээр icon-ыг энэ вебсайт юу энэ дээр дарж бичлэг үзээрэй гэд оруулж болно. За энийг хэдүүлээ X гэж гараад quick link гэдэг дээрээ ZNT videos гэд хэдүүлээ оруулъя. Хүн орж ирээд энэхүү товчлуур дээр дарангууд энэ мэдээлэл байхгүй болоод доошгоо дарангууд байх нь. ZNT video гэдгийг оруулсныхаа дараад нь өөрчлөлтийг оруулмаар байвал ирээд web part гэдэг дээр та бүхэн дараад өөр байдлаар харуулах уу гэдэг дундаасаа та бүхэн сонголтуудыг хийж болно. Мөн зайлшгүй энэхүү харан дээр орохгүйгээр compact гэдгийнхаа доод талд нь layout-нуудынхаа хэлбэрийг бас та бүхэн сонгож болно. Жишээ нь хэрвээ товчлуур шиг харагдуулмаар байвал button гэдгийг сонгоод маусаараа ойртонгууд итгэжүүлээд өөр өнгөтэй байгаад дарахад амархан болгож байна. Мөн энэ дундаа темплейтэдээ хөдөлгөхийг хүсэх юм бол та бүхэн move web part гэд хаашаа сонгоно тийшээгаа та бүхэн хөдөлгөж болно. Section хэсгийг хэрвээ та бүхэн хөдөлгмөр байвал move section гэдгийг дээр итгэжүүлээд за хаана энийг тавил илүү боломжтой вэ гэдгийг зүгээр л зөөхөд л хангалттай. Энийг доод талд оруулах жишээ нэ. За хэрвээ энэ таалагдахгүй бол та бүхэн Ctrl Z гэдгийг дарангууд буцаагдана. Хэрвээ та өөрийнхөө хийсэн зүйлээгаа марггүй байвал Save as Draft гэдэг хэсгээр та бүхэн дарж болно. Энэхүү мэдээллийгаа бусад багийн гишүүдтэй хуваалцмаар байвал Share Draft гэдэг хэсгээр та бүхэн дарна. Share гэдэг дээр дарсны дараад нь хамгийн ихэнд энэ хүн ямар үүрэгтэй байх вэ гэдгийг сонголтыг хийж болно. Энэ дээр ямар хүмүүсийг оруулмаар байгаа гэдэг имэйл болон нэрээр нь тайж болно. Хүсвэл шууд энийгээ имэйлээр хүргэхийг хүссэн мэдээлэл та бүхэн энэ дээр бичээд send гэдэг дээр дараад Outlook-аар явна. Харин энэхүү вебсайтын линкийг яаж ашиглах вэ гэдгийг энэ дээр заалтыг бас өгч бол. Дараагийн хэсгээр
page details гэдэг хэсгээр дарна. Энд дээр юу байгаа, хэн энэ дээр байгаа гэдэг бүхэл мэдээлэлүүд маань гарч ирэхээс гадна хамгийн сүүлд хэн хизээ засвар хийсэн бэ гэдгийг энэ чи бүр өдөр минутын танд гаргаж өгнө. Хөө вебсайтаагаа би болсон гэж үзвэл та бүхэн publish гэдэг хэсгээр дарна. Тэгээд энийгээ publish гэдэг хэлээр дарчээ. Уншихад мөн харахад анхаарлаа маш амархан алддаг хүмүүс ахвал immersive reader дээр дараад сайтан дараагаа мэдээллүүдийг уншиж болох нь. Энэний талаар та бүхэн илүү их дэлгэрэнгүй мэдээллийг авмаар байл дээдлийн линк дээр дараад immersive reader-ийн талаар бичлэг үзээрэй. Таны вебсайт руу хичнээн хүмүүс орж ирж гин гэдэг дата анализгаа харахыг хүсвэл analytics гэдэг хэсгээр дарна. Тэгвэл энэ дээр хэд өдөр хүмүүс их орж ирж гин, ямар төрлийн хүмүүс орж ирж гин, за ороод хичнээн цагийг өнгөрүүлж гин гэдэг мэдээллүүдийг таахан авах боломжтой. ZNT хэрхэн гэдэг сайтнасаа хідүүлээ unboxing гэдэг пэйж руу оръё. Оронгууд энэ зүйл маань хүмүүст инхүү харагдах нь. Өнөөдөр та бүхэнд хэрхэн SharePoint-ийг анхан шатанд хэрэглэх талаар мэдээллүүдийг хүргэлээ. Үүнтэй холбоотой асуух асуулт байвал за энэ найдан дөрж Text аль social platform та бүхний өмнө нээлттэй бөгөөд өмнөх 100 гаруй бичлэгийг үзмээр байвал за энэ найдан дөрж Text инхүү YouTube сувг руу та бүхэн ороод subscribe дарахаа бүү мартаарай. За оронгууд 2 дахь хэсэг videos гэдэг хэсгээр та бүхэн дарна. Энэ дээр өмнөх бидний хийсэн 104 бичлэг та бүхэн дээр гарч ийн. Харин танд хэрэгцээдэг гэсэн мэдээлэлээ хайлтын хэсэг дээр түлхэр үгээр нь та бүхэн хайж үргэлжлүүлэн бичлэгүүдийг үзээрэй.